Бараг сарын өмнөөс ерөнхийдөө Оросуудаас ч юм Украинуудаас ч юм аль-альнаас нь ерөнхийдөө нэг дайн болох чинь гэсэн тиймэрхүү мэдээлэл гарсан. Тэгээд хүн болго ерөнхийдөө бол итгээгүй. Тэгээд яг тэр бөмбөгдөл болохоос 2 хоногийн өмнө Оросууд өөрсдөө бид нэр дайн хийх гэж ирээгүй. Беларуст хээрийн бэлтгэл хийж агаад тэгээд одоо ингээ буцаж гинэ гэд танка буцааж авж гинэ энэ тэргээ танк манкнд буцаж байгаа бичлэг явуулж ирсэн байхгүй. Тэгээд яг 2 хоногийн дараа 2 сарын 22-нд тэгж хичээд 24-ийнх нь үүрээр яг хүмүүс дуг нойрондоо унтж яхад бөмбөгдөж эхэлж байгаа байхгүй. Тэгэл бөмбөгдөлтийн тэр чимээ бол маш амар эсэн. Тэгээд яг хүн сэрэл шууд шоконд орохоор. Тэгээд зүгээр ингээл тэнгэр дээгүүр ингээл зүгээр үүр тэр чинь харахгүй бүр ихягш яг од явж байгаа юм чи ингээл од явж байгаа л тэгэл түф гэл газар хөдлөл тэгэл ерөөхдөө бөмбөгчлөө дан эхэлчлээ гэл аюулын тохиор нь аварын тохиор нь дуурал тэгээс ирж эхэлсэн. Тэгээд хаашаа явах вэ ийх вэ гэд хамгийн түрүүнд за газар доошо метро руу орё гэд тэг хүүхдүүдээ аваад дулаан хувцас аваад гасгүй гэл орсон доо. Тэг тухайн үед яг бодож яхад бол хотын тэр чигтэн бөмбөгдөж чинь одоо ингээл тэр захаас нь ахвал ингээл бөмбөгдөл эхэлж чинь гэж бодоод амар хайжсэн. За хизээ бууж ирэх бол одоо ингээл хөхтийн байжтэй л гэж бодчихсон. Метронд яг 5 өдөр 4 шөнө байрласан. Тэгээд эхний 2 хоног бол маш хэцүү байсан. Нөгөө нэг яг тэр дайны нөгөө бэлэн байдалтай унтж чадахгүй нөгөө хүүхдээ ингээд метро чи яг юм модон сандалтай. Тэгээ нэг ингээ хэдэн метр явж байгаад нэг хэдэн метр явж байгаад нэг тэгээ хүмүүс чи тэр дээр аваарж байгаа юм чи хөгшин эмхтэй хүүхдтэй хүмүүсээ л тэндээ суулгаал бусд нь тэгэл хөөрхөн амтд нөгөө шуудаа муудаа хүүтэн шалан дээр метроны хонглоор хүүтэ үлээгэл салхи үлээгэл тэгэл тэгж яг засмас орцсон байсан хүүтэн байсан. Тэгээд метроны бэлтан шалан дээр хөөрхөн амтд нөгөө жоох хүүхдтэй хүмүүс чинь шуудаа муудаа дэвсээл ингээ суудсан. Тэгэл би чи шүнжэнгөө ингээл энэ том хүүхдийгаа ингээл тэрэл тэгэл нэг тиймэрхүү байдалтай эхний 2 хоног өнгөрсөн. Дараагийн өдрөөс нэг арай чимэг болох дундуур нь гэрлүүгээ газгүйгээд нэг гуц моц тий майхан зайхан янз бүр нэг салхиас хамгаалахын тулд майхан зайхан аваад тэгсэн бүртлөө л хүүтэн байгаа юм чи тэр чинь тэгээ ерөнхийдөө бол хоол хүнсийг бол дэлгүүрээс шууд л ороод баг мөнгө төлөхгүй шууд л ороод юмнууд аваад шууд нөгөө төмөр тэрэгтэйг хүмүүстэйг хамт түрээл шууд метро руу оруулж иржсэн. Тэгээ үе эрэхтэй 0-ын цаас мас тэр нөгөө нэг хям талах малах тиймэрхүү юмдаа газ аваад орж иржсэн. Тийм бөмбөгдөлт энэ төр бол амар сонсогдож байгаа юм чи. Тэгээ дээвэр нөгөө нэг хүн техникүүд танкууд явангууд метроны таацж ингээл чичрээд байгаа юм чи. Тиймэрхүү байдалтайс. Тэгээд нөгөө аюулгүй байдлын үүднээс нөгөө нэг яг бөмбөгдөлт нэг эхлэхдээ нэг 20-30 минут тасралтгүй бөмбөгдөж байгаа хөөх. Тэгээл нэг 20 минут завсарладаг. Нөгөө буу муугаа цэнгэлдэг юм уу яа гэх миний бодлоор одоо. Тэгэл яг л өдөр шөнөгөө л бөмбөгдөж байгаа юм чи. Тэгээ хамгийн эвгүй байсан зүйл нь гэвэл нөгөө нэг удаа яг цэргүүд бүсэлчлээ энэ аваар манай энэ хотын төвөөр цэргүүд оройны юугаар бүсэлчлээ танкууд ирчлээ гэх тийм мэдээлэл гарсан. Тэгээд гаднаас ус цагдаа нар орж ил хэлж байгаа юм чи. Тэгэл яг тухайн үед бөмбөг дуурал яхад за бүгдээ шал руу чихээ дараал хөвцсөн. Тэгэл хүүхдээ ингээл аль болох тэрэл тэгээ хөвчсэн. Тэгээд яг тэр бөмбөгдлтийн нараас за бүгд чимээг байгаарай. Ямар ч дуу гаргажлахгүй шүү. Нохоо ойрлж болохгүй хүүхд чарлж болохгүй. Тэгэл манай хүүхд уйлахад амын яалтчгүй дарж байгаа юм чи амар чанга. Тэгэл хүүхд дараал уйлчих гал тэгэл яалтчгүй ир хүн тэгэл яадаг юм бэлээ. Өөл ингээл тиймэрхүү хэцүү үед уйлахад бол нэлэмсээ барьдаг юм бэл нөө эхнэр хүүхдийнхаа сэтгэлийг ингэж яачахгүй хан шиг. Эдгэршин л надад л итгэж байгаа юм чинь тэгэл нэлэмсээ барайл тэгэл хүүхдийн хамыг дараал суудаг юм бэл. Яг ам гарахын тулд бол тэгээ метронд байхад бол ер нь бол яг л за ингээд метронд одоо юу ч хийж чадахгүй пуужингөөдөөс яаж чадахгүй хизээ өгөх болоо л гэж бичсэн. Ер нь тиймэрхүү л. За хэд хоног дээр 4 хоног дээр юм уу нэг гарсан бохгүй 5 минут манай том хүүхэд 3 настай гадаа гармаар ингэ намайг татаад хизээч нэг гутал мутлаа авчирдгүү малгаазлага авчирдгүү өмсгөөс салхуураад ингээд авж тайлаад идэг хүүхэд чинь гутлаа өөрхөнд надад авчираад ингээ өгөөд байгаа юм чи ингээд малгаазлага өгөөд байгаа юм чи тэгээд намайг ингээд тийшээ гарыг гэд ингээд тэгээд 5 минут за хальт аарамс холжаал ороод ирээ гэд. Тэгээ хүүхдээ ингээ мөрөн дээрээ суулгацсан ингээ алхаа авчихсан бохгүй.
гарсан чинь зүгээр нөхцлээд амар амч ингээл газар ингээд пуужингийн нэг хонгойн зогтцсан төмөр нэлээд том хонгой зогтцсан тэгээд ингээл гадаа гарсан чи яг ингээл хүмүүсийг ингээд бүтээсэн өгцөн хүмүүсийг метроны урд ингээд бүтээсэн хүүхдээ газ нөгөө тийш наруулаад цаашаа яваал тэгээд тэр цааталд нь пуужин сэнгэлжсэн бохгүй нөгөө нэг том юм далан чирхэг бууж харавдаг гэдэг нөгөө Катюша гэдэг машины арай өөр нэртэй нэг тийм машин цэглэжсэн бохгүй Украин залуучууд. Тэгэл тэрийг харчил газ буцаал цааш явсан чинь нэг санаатай 6 боршуур тэр бүр ингээд бараг л уртл мөртлийн копод ингээд сөхөгдсөн ингээд байж байгаа байхгүй. Тэгэл хүүхдтэй очил зүгээр яатсан бол тоо гэл ингээд сонирхол харсан. Чил харсан чи капотын дээр нь эдэн ирэний сум ингээ орцсон. Тэгээд нэлийн шүршүүлсэн. Тэгээд ингээд яг 3 сум ингээ цонх руу яваад орцсон. Тэгээд хойтлын цонх нь ингээ битүү яг цуснд будагдчихсан. Тэгэл санамсруу тэнтэй цонхоор нь ингээл харсан чинь хүн хөвтчихэд энэ дотор нь. Тийм хүмүүс ч хүн амар чичирдэм л. Тэгээд яг тухайд ингээл харсан. Гэл ингээ шууд буцаалгүйс хүүхд маань харсан уу яасан тэр их сайн мэдгүй. Тэгээд нэг тийм юмыг бодитоор нь харахад бол үнэхээр хэцүү юм л. Тэгээд энэ бол нэг удаа гарсан. За хоёр дахь удаа нь би яг оройн 5 цагийн үед яг нар жаргаж гарсан баг. Тэгээд тэр өдөр ерөнхийдөө бол нам гүн байсан. Тэгээд агарын дайралт явна гэчээд заримдаа явдггүй заримдаа явдаг тийм байсан баггүй. Тэгээд тэр үед яг нөгөө нэг одоо манай эхнэрийн ээжийнхэн одоо найзтай хамт бид хоёр гарсан баггүй гадагшаа. Гадаа юу болж хальт харъя. Тэгсэн чинь л одоо нөгөө нэг Boeing гэдэг нөгөө нэг том онгоц эдэн штэ. Тэрнээс том ийм онгоц мангар намхан. Яа одоо энэ байрнуудын дээгүүр юм шиг ингээл амар ойрхон нисэж байгаа юм чи. Тэгэл нисэж яхад хүмүүс бүгд гүйлдэл ороход л зүгээр ингээл бөмбөгдөөл явж байгаа юм чи. Амар тэгээд ер нь бол Орсын мэдээлэл интерьер бол явж байгаа мэдээд амар ташаа мэдээлэлд явж байгаа. Тэнд бол хүмүүсийг зүгээр л халж байгаа. Зүгээр л ард иргэдрүүнээс гал нээхгүй гэсэн тийм байхгүй. Зүгээр л хүмүүсийг шууд л халаад хайр найргүй гэрийн бөмбөгдөж байгаа. Тиймэрхүү байдалтай гадуур бол тиймэрхүү байгаа. Яг нарийн ширээ ярих тэр бууж интер бол үнэхээр хүний хүсэж ах юм биш үлээд. Би бол яг бодохдоо бол цэргүүд орж ирэл байлдаал ингээл тиймэрхүү л юм болох гэж бодож исэн. Тэгээд яг тэр тиймэрхүү зүйлийн үдээс л хүн юу ч хийж чадахгүй юм лээ. Одоо бол эхнэрхээ ээжтэй байн холбоотой байгаа. Тэгээд ерөнхийдөө бол хотын төв хэсгээр нь бол баг зэрэг намдсан. Хотын захуудыг бол битүү бөмбөгдөж ийн гэдэг чинь. Метронд 5 хоног байгаад яг 5 дахь өдөр нөхгүй нөгөө нэг оюутнууд залгаад за ингээд аха бид нар богоон олчлоо. Львов руу Харьковс Львов руу явах богоон олчлоо. Харин одоо энэ замдаа л одоо метроноос тэр зөөр газар байрлаж ирсэн. Одоо энэ байрлах газраасаа л эвтэйхэн явчмаар энэ тань руу такси явуулах яг та машинтайгаа очих уу? Би машинтайгаа явал зам мэдгүй аль замаар нь аюулгүй гэдэг мэдгүй. Тэгээд шууд такси руу залгасан. Тэгсэн яг тухайн эхнэртэй хэлээл за хайраа ингэ явахаар болчлоо. Ээж мэж бүгд байгаа шүү дээ. Явахаар болчлоо. Одоо монголчууд ингээд одоо дөрүүлэнгийн л авах боломжтой гинэ. Эхнэр хүүхдийн тэгээд ээж нугасаа явахгүй гэдэг чинь гэр бүлээ гэр орноо орхоод тэр нохоо мохоо орхоод өвөө эмээ орхоод явахгүй гэдэг. Тэгээд нөгөө Батэрдэнэ гэдэг нэг оюутны тэр ахалж исэн залуу над руу гүйж ирсэн чинь тэр залуу ирээд за явъя гэдгсэн чинь манай эхнэр айгаад явдаг. Хоёр хүүхдээ пуужинд өртүүл чинь эрсдэлд орчин. Наадуул чинь бол яг алдах юм байхгүй хүмүүс. Хоёлоо бол хүчлээ гэхэд миний хүүхдэд яах юм бэ? Ойлаа залдаг. Тэгээ нөгөө Батэрдэнэг явуулчаад арай тайвшрахаа дахиж эхнэртэйгээ яриад. Тэгээ эхнэртэй явсан чинь Львовт амьдардаг нэг инх цэцэг гэдэгч шууд эхнэрлүү залгаад Харьковын вокзалын захиралтай ярьчлаа. Чам руу машин явуулна. Аюулгүй ч санаа зовлтгоо. Одоо ингээд нам гүм хэсэг нь байна. Нэг 2 цаг нам гүм байх бах гэд залгсан чинь манай эхнэр арай өөр болоод тайвшраад би дахиж ярилцаад. Тэгээ шууд вокзалаас машин явуулаад вокзал руу н очиод хүүхдтэй хүмүүсийг шууд оруулж байгаа. Аим битүү очирт энд чинь хүмүүс нь цухтах гэдэг хотоосоо. Тэгээд вокзалд богоон руу шууд очиргүй яваа орж байгаа. Ороод
хүүхдэд ирсэн нэг гуйлах чинь шиг. Тэгээ нөгөө купе байхгүй хаалгатай. Купений нөгөө нэг зогсдог хэсэг үүдэн шүү дээ цонхтой. Тэр хэсэг нь битүү хүн. Зүгээр л үнгүү боогон тэр чинь ямар ч төлбөр байхгүй. Тэгээ нөгөө протикууд нь оруулаад хүүхдэд эмгтээчүүдийг оруулаад би ч нөгөө хүүхдэд тэрсэн. Яг хаалга болгоно онгоолгол манай их нэрийг оруулж яах вэ? Яг л гуйлах чинь шиг нэг тийм гуйгаал ингээл хүүхдэд тэрэл би гадаа зогсож хамаагүй манай их нэр хүүхдийг л оруулчих гэл. Тэгсэн чинь нэг хоёр ихч дуудаад оруулаа. За тэгээд замдаа хайтаах явсан хоолндоо хэдээд ингээд хайтаах яваад айцтай байсан л та яг киви хажуугаар өнгөрч байгаа учраас яг тухайн үед нь кивиг бөмбөгдөжсэн богоон бөмбөгтөнд өртөчгөөдэй гэдэг айцтайсан. Тэгээд Лвовт очиход бол ямар ч аюулгүй мэдрэмж төрж байсан. Тийм бол ямар ч бөмбөгтөлт байгаагүй. Тэгээд нөө Монголын их заяа гэгч маань тосч аваад тэгээд Украины өргөмжит консул өмнө Монгол Украины өргөмжит консул Эдвард гэдэг нэг залууд тэр хоёр тосч аваад тэгээд нөгөө нэг их заяа гэгч рүү оюутнууд яваад бид хоёр болохоор Эдвард консултай хамт яваад тэднийдээ очиод сайхан амраад анхудаал тэр чин метронд ингээд хуцааш тайлаагүй ингээд хальт зөөрмөлж унтдаг байснаа одоо тэднийд очиод гоё орон дээр унтж байгаа шүү дээ хоолнд идээд тэгээд маргааш өглөө цаашаа Эдвард их заяагч хоёр хөргөж өгөөд хилийн наатлын дэлгүүрийн гадаа хөргөж өгөөд зөксөл тэр нь бидсэн чинь манай консулд том юм микро шиг одоо бензнүүд идэв штэ. Тим бензнүүд 3 бензтэй ирэл том махнаар дотроос нь бууж ирэл. Яг тухайд ингээл Монголын талбай ингээ машин дээрээ хатцсан. Тэгэл Монгол талбайгаа хараад тэр Монгол ирчүүдийг хараад амар ингээл шар ус босол яг ингээл нэлмс зээлгнэл эхэлж байгаа юм чи. Амар улсаараа гинт тэрүүд амар хүчтэй бахархсан. Яг тэгэл яг аврал ингээл гараад ирж байгаа юм чи. Яг тэр дайны нөө чочролтой үед ингээл яг уйлгал амар хэцээдлээрэл. Тэгэл амар баярлал шууд хил гараад консулын машин уучрал машин дотроос паспортаа үзүүлээл Канадад болоод ингээл хилт авсан. Польш хилт авахд амар гоё. Польш руу даваал амар гоё том нуур хараал тайвшраал. Тэгэл цаашаа гарсан чинь нөгөө Украин иргэд тусалж байгаа Польшийн нөгөө нэг тусламжийн юмнууд зөндөө хоол унд, памперс, утасны дугаар, интернет бүх юм хангаад өгч байгаа юм чи. Тэгэл тэнцэнээс хаадаж нэг 2 цаг юм мэдээж баахан юмнуудаа цуглуулж аваад цаашаа Польш руу Варшав руу очсон. Варшав руу очиход Монгол улсын элчин сайд Польшийн элчин сайдны яами хүн тэгээд дарга гэх юм уу. Тэгээд консул төвшин энэ хоёр тосч авсан. Тэгээд яг тосч аваад амар гой цэвэрхэн буудалд орол амар гой зохион байгуулалттай. Тэгэл хоол ундаар тайлал Польшийн монголчууд гэж амар гой найрсан хүмүүс эд юм билээ. Тэгээд Польшийн монголчуудын холбоо, оюутнуудын холбоо энэ төр бүгд бүх юмаа санаачлаад нийлээд ингээд Австралийн холбоо энэ төрлөөгөө яриад мөнгө төгрөнгөө зөвлүүлээд бидэрт бүр төрсийг бандажнаас ахуулаад тусалж байгаа юм чи. Бүр жижиг сэзэг тийм деталь юмнууд дээр. Тэгэл бүх юм дээр туслаад бид нар чи очихдоо зөв яг өмссөн хувцастайгаа л очиж байгаа шууд. Тэгэл солих бандаж төрсийг юу гэдэг бүх юм юу ч байхгүй. Бүгднийг тусалж өгөөл тэгэл амар гой хүлээж авсан. Тэгэл тухайд яг тайвширсан мөртлөө цаана шоктой. Энд чинь нэг ингэ хоримтлагдсан. Тэгэл тийм байсан. Тэгээд яг Польшд очиод яг ингээл бүх юм заа сайхан боллоо гэлтгсэн чинь манай эмээ маань өөд болцсон яг тухайд. Тэгэл яг тухайд бодож байгаа юм чи ингээл манай гэр бүлийг үр хүүхдүүдийн авраал яг оронд минь явчлаа да гэл. Тэгэл тухайд бүр ингээл амар хэцүү буглаал. Тэгэл энэ хоёр хаажд энэ гурыг хаажд ойлж чадахгүй яач чадахгүй амар юу байдалд орж ирсэн. Тэгээд яг нөгөө олон хүмүүс ингээд орж ирээ сатараад бас арай гайгуулаад. Тэгээд тэнцэнэ 4 хоноод тэгээд Польшоос Стамбул, Монгол гэдэг. Тэгээд Стамбул дээр Стамбулын элчин консул тосч аваад оюутнуудыг авч яваад амраасан. Бид 4-ийн хувьд болохоор манай баг маань зөвхөн наашаага зурчих паспорттой. Ягаад тэгшээ гарч чадаагүй. Тэр дотроо нөгөө нэг юм унтдаг кабин дотор унтаал тэгэл өглөө олгаал тэгэл тэнчнээс нисэл наашаа харсан. Тэгээд Монголдо ирэхэд бол яг ч юм өмнө хизээж авч байгаа мэдрэмж төрсөн. Тэгэл найзууд болон гэрийнхэн тосцсон. Тэгэл амар гоё. Ер нь бол тэгэл одоо ирээд нэг 7 8 за 10 хон ч юм уу да баг. Одоо жишээ нь ингээл иймэрхүү юмнаас л мэдэгдэж байгаа байхгүй. Гэрийн хаалга хүчтэй ингээл так гэж хаагдсан шүү дээ. Тиймэрхүү юмнаас сэрэл юу вэ гэл би энэ л шууд тэгж байгаа юм чи ихнэр тэр зив зэрэг.
Тэгэл гадаа нөгөө нэг одоо төмөр өмөр нүддэг ч юм уу нэг тиймэрхүү чимээ гарахад л унтж байгаа л шууд сэрэл босч ирэл баг хувцас хайгаал тиймэрхүү бүр болцсон. Тэгээд зарим юмд бүр ингээд маа эхнэр хүртэл ингээл одоо уцсныхаа уцаар ингээл эх орныхоо юмыг харж байгаа шүү дээ, байлд энтрийг хараад тэгэл нөгөө нэг хотынхын янз бүрийн бичлэг гараад сүнж байгаа өмнө ямар байсан одоо ямар байгаа гэдгийг хараад уйлал ээж мэж нь үлдсэн болохоор байнгын уйлал эхнэрээ дааж уйлж гаал тэгэл ээж нь цаанаас ярьж уйлал тэгэл нөгөө амьдын хацлагдаг чинь тэгэл яг тэгэл амар хэцүү юмнууд зөндөө байсан. Тэгтээ яг одоо бас арай л тэнчэнээс хотын төвсгэрээ арай л гайгуулж ин. Тэгтэл пуужин гэдэг чинь пуужин шүү дээ. Хизээч хаанаас бол хаанаас л ороод ирнэ. Тэгээд ямар ч гэсэн айцтай л тэнчэнэ байгаа. Тэгээд бид хэдийн шок бол одоохондоо арай гайгүй байна. Инээж өрөөд ингээд найзтайгаа уулзаад ингээд сатараад эхнэр ч гэсэн бас арай гайгүй болсон. Бол эхнэр маань Монгол улсаар амар их бахархаж байна гэл ямар гоё юм бэ, зүгээр гадаад иргэн байсан ч гэсэн ингээд хүний эхнэрийг ингээд хүн шиг үзээд ингээд хамт аваад ирж байгаад амар бахархаж байна, ямар мундаг болсон вэ гэл. Тэгээ би ч гэсэн бахархаж байгаа юм чинь тэр одоо Porsche консул те одоо ингээд Монголд ингээд бүх юм ингээд яагаад төлөөд ингээд бүх зардлыг даагаад ингээд явуулахад бол би ч гэсэн улсаараа бахархаж байгаа юм чинь хажууд эхнэр ингээд байж байгаа те бүх юм нүдэн дээр нийл явж байна. Тэгэл амар гоё санагдсан. Улсаараа л амар бахархсан.